Ингээд Тэгээ компьютер ч юм уу, камер дээр ч юм уу. камер дээр Камер дээр ч би хагуулдаг картаар бууж өгсөн л. болно.
Болсон тий. За өнөөдөр бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн хэд мэдээллийн ажилтнууд та бүхэнд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. За бид гурван үндсэн асуудлаар та бүхэнд мэдээлэл өргүүлэхээр нэвлэм одоо мэдээлэл хийж байгаамаа. За нэгдүгээрт өчигдөр бид нар бас хэд мэдээллийг товч мэдээлэл өгсөн. Ер нь улсын их хурлын 2020 оны ээлжид сонгуулиар одоо тойрог мандатыг хуваарлах асуудал удахгүй хилцэгдэх гэж байгаа. За энэ асуудалтай холбоотой төрийн байгуулалтын байнгаараа болон холбогдох сонгуулийн ерөнхий ороо гэдэг одоо бусад байгууллагуудаас яригдж байгаа асуудал дотор одоо хөдөө орон нутгийн ногдох тойрог мандатыг нэмэгдүүлэх, за нийслэлд ногдож байгаа тойрог мандатыг одоо бууруулах ийм байдлаар одоо асуудлыг шийдэх гэж байна гэсэн юм яриа одоо явж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр Монгол улсын үндсэн хууль, бусад холбогдох хуулийн хүрээнд иргэдийн төлөөллөө хангах, за ер нь иргэдэд адилхан ижил тэнцвэртэй төлөөллийн одоо нөхцөл байдлыг хуулиар бий болгож өгөх, энэ үндсэн хуулийн заалт зөрчигдөх одоо ийм байдал нөхцөл үүсч болзошгүй байгаа учраас бид өнөөдөр нийслэлийн одоо байгаа одоо 28 мандатыг бууруулахгүй байх, ер нь цаашдаа одоо сонгогчдын төлөөлийн одоо тэнцвэртэй байдлыг хангах асуудал дээр одоо анхаарч дараагийн одоо сонгуулиудад энэ зарчмыг одоо хатуу барьж ажиллах ийм шаардлага байна гэдэг асуудлыг бол улсын их хурлын дараагаад аль биесны мэдээлэлээр саналаа хүргүүлсэн. За одоогоор бол аль биесны хариу ирээгүй байна. За бид бол ямар ч гэсэн энэ дээр бол тууштай хатуу барьж ажилланаа. Өнөөдөр хот хөдөө гэлгүүгээр ер нь альва одоо сонгогчийн одоо эрхээ эдлэх, төлөөллөө одоо төр дэлгэх тэр одоо нөхцөлийг бол ижил тэнцүү хангах ёстой. Тэгээ өнөөдөр зөвхөн судалгаагаар харахад одоо хөдөө орон нутагт байгаа одоо нэг мандат жишээ нь одоо 15,000 сонгогчийн төлөөллөөр гарч ирж байгаа бол хотод 40 орчим мянган сонгогчийн төлөөллөөр нэг мандат гарахаар байгаа. Бараг 2.5 орчим одоо хувийн илүү ийм одоо тэнцвэртэй бус ийм одоо төлөөллийг бий болох нөхцөл байдал үүсчээд байгаа. Хуучин ийм байдлаар явж ирсэн. Тэгэхээр өнөөдөр хөдөө оронд ногдож байгаа 48 мандатыг дотор нь одоо шилжүүлэх замаар тэр одоо хэд зуун мандаттай байгаа аймагуудыг одоо 2 мандаттай болох асуудлуудыг шийдэх боломж байна гэж бид харж байгаа. Тийм учраас энийг бол одоо тэр дотор нь зохицуулаад хийх ёстой гэсэн ийм байр суурийг бол арчснаа илэрхийлж байгаамаа. За хоёрдугаар нэг одоо зарчмын шаардлагыг өнөөдөр Монгол Улсын их хурлын дарга Занданчтарт хүргүүлэх гэж байна. За шаардлага хүргүүлэх тухай Монгол Улсын их хурл дахь арс намын зөвлөлийн одоо аль биесны мэдээллийг бол бид одоо хүргүүлж байна. Тэгээд энийг бас хэл мэдээллийнхэнтэй та бүхэнд бас сая тараасан уу тийм хүргүүлсэн байгаа, та бүхэн бас тэрийг харж байгаа. За би товчхон та бүхэнд танилцуулъя. За Монгол Улсын их хурлын дарга Гомбочгийн Занданчтар танаа шаардлага хүргүүлэх тухай Монгол Улсын их хурл дахь Монгол Ардын намын зарим гишүүдийн хууль бус үйлдэлтэй холбогдуулан тухайлбал жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэг хөнгөлөлтөөр нөхцлөөр зээл авсан гишүүд, тэрийн ордонд хүний амнаас хохирсон гэмт хэрэг шалгагдж буй асуудлууд болон зарим гишүүдийн хөрөнгө орлого огцом өссөн талаар хуулийн байгууллагаас болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс хууль заасан үндслэл журмын дагуу шалгуулах, хариуцлага тооцоолохоор албан бичих шаардлагыг улсын их хурл түүний халдшгүй байдлын болон ёс зүйн дэд хороодод удаадараа хүргүүлсэн. Улсын их хурлын бүтцийн нэгж болох халдшгүй байдлын дэд хороо, ёс зүйн дэд хороонд хууль заасан чиг үүргээ омортож, улсын их хурлын гишүүдийг хаацайлах, хууль бус үйлдэлийг хамгаалж, бусдад бурууг чих арга зам эрэл хийлэх замаар ёс төдий шийдвэр гаргаж байгаа явдал нь төрийн нэр хүндийг уландаа гიშгэж, сонгогч иргэдийг өгөөсгөж үлэмтгэж байгаа үйлдэлийг үзэж байна.
Улсын их хурлын дотоод үйл ажиллагаа холбогдох байнгын болон дэд хороодоос гарч байгаа шийдвэрүүд асуудлыг шийдвэрлэхгүй, хуульд нийцэхгүй, хаацаарсан хуулийн үүссэн байдалтай байгаа анхааралд авч хуулийн дагуу ажиллахыг шаардж байна. Цааш улсын их хурл болон холбогдох байнгын болон дэд хороод хууль заасан чигүүргээ бүрэн хэрэгжүүлж шударгаас хууль ёсыг хүндэтгэж хуулийн дагуу ажиллахыг Дадбайсаа шаардж байна. Улсын хурлд харс намын зөвлөсөн ийм шаардлагыг хөргүүлж байгаа. За энэ шаардлага хөргүүлэх болсон гол шалтгаан та бүхэн мэдж байгаа. Сүүлийн үед бол хадшгүй байдлын болон ёс зүйн дэд хороодод төрийн бус байгууллага иргэд за хуулийн байгууллагаас удаа саналууд ирсэн. За мөн аль биесны байр суурь эдгээсэн шийдвэрүүд ирсэн. Харамсалтай нь эдгээр дэд хороод өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ бол биелүүлэхгүй байгаа. Хэн нэгнийг заавал буруутгах гэдэг утгаар биш. Оногдож байгаа чигүүргээ хэрэгжүүлээд ингээд хуулийн хүрээнд ажиллах шаардлага бол зүйн ёсны шаардлага. Дээр нь хууль дээдлэх зарчим бол Монголын төрийн бүх шатны байгууллага түүний албан тушаалтнуудад үндсэн хуулиар олгогдсон үүрэг байдаг юм аа. Энэ үүргээ умартж байгаа энэ байдлыг бол өнөөдөр бид бол хараад төвчгүй байгаа учраас энэ мэдээллийг бол гаргаж байгаа гэдэг бол энэ та бүхэндээ хэлье. За 3 дахь асуудал нь 2012 онд анх санаачлаад 14 онд анх хуулийг өргөн бариад тэгээ 15 онд батлагдсан. Тэгээд батлагдаад 17 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжихээр батлагдсан байсан хуулийг тухайн үеийн өнөөдрийн эрх баригчид улсын их хурлд олон гос болонгуудаа анхныхаа хийсэн алхмуудын нэг нь бол энэ хамтын төрийн хуулийг хүчингүй болгосон асуудал байсан. Тэгээ өнөөдөр иргэд сонгогчид ялангуяа ахмадуудын зүгээс удаа энэ асуудлыг тавьж шаардж байгаа учраас миний бие нөхдийн хамт энэ хамтын төрийн тухай хуулийн төслийг дахиж боловсруулад зарим нэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулад ингээд хамтын төрийн тухай хуулийг дахин өргөн барьж байгаамаа. Энэ хуулийг дахин хилцүүлж өчигдөр төгөлдөр байсан хуулийг хүчингүй болгосон. Тэгээ энэ хугацаанд бас зайлшгүй шаардлагатай зарим ганц нэг өөрчлөлтийг нэмээд энэ хуулийг бол хилцэж батлах нь аль нэг улс төрийн намын эрх ашиг гэхээсээ илүү Монголд өнөөдөр хийдэг бүтээдгээ хийж бүтээсэн 400 гаруй мянган ахмадын аль биесний шаардлага хүсэлт гэж ойлгох ёстой. Тэгээ энийг өнөөдөр эрх баригч Монгол Ардын нам түүний гишүүд анхааралтай авч энэ хилцүүлгийн шатнд бол энэ хуулийг дэмжих байхаа гэж ингэж найдаж байна. Энэ хуулийг бол өргөн барьж байгаа. За хамтын төрийн тухай хуулийн хилцүүлэг зүйл залтуудыг бол өөрөө хангасан. За засгийн газарт энэ хамтын төрийн тухай хуулийн саналыг авахар 20-нд бол хөргүүлсэн байгаа. За тэгээд мөн бид бусад хилцүүлгийн ажлуудыг бол давхар явуулж дуусж байгаа. Тэгээд энэ хуулийг бол засгийн газраас санал авсан даруйд улсын их хурлын дараад өргөн барих болно гэдэг үсэнд мэдээлье. За ингээд ийм 3 төрлийн мэдээллийг та бүхэндээ өгч байна. Тэгээд асууснах зүйлээ хариулъя. Атгүй аксны ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн баг хурлын мэдээлэл өгсөн. Анх удаа хэвлэл хандж байгаа юм байна лээ. Тэгээд энэ дээр бид бас өнөөдөр олон улсын парламентын холбоо болон холбогдох байгууллагуудтай байнга хамтын ажиллагаатай байгаа. Энэ асуудлаар өмнө ч гэсэн ер нь манай бас арчлын анхдагчдын нэг Санжаа Сэрэнгийн зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар олон улсын парламентын холбоотой байнга хамтын ажиллагаатай явж ирсэн. Энэ удаа ч гэсэн бас Талигаж Батгүйтэй холбоотой асуудлаар мөн хамтарч үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр бол бид нар хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр аль биесний дүн гараагүй байгаа тохиолдолд хэн нэгний буруутгах байр суурийг барихгүй байгаа. Гэхдээ энэ хэргийг илрүүлж гин буруутай тэдийг олж та шийдлийг оноох нь бол өөрөө шударгаас нь нийцнэ гэдэгт бид нар хатуу байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ дээр бид бас ингээд холбогдох байнгын хороод болон дэд хороодууд ажиллаа хийхгүй байгаа асуудлаар улсын их хурлын дараа шаардлага хөргүүлж байгаа нь бол энэтэй шууд холбоотой юм аа. Мандатын хувьд нэг засаг захиргааны нэгж газар нутгийн хэмжээтэй
байгаа шүү дээ. За. Хуулиараа тэр энийг яаж зөвшөөрөх боломжтой гэж харж байгаа. Жишээ сонгогдсон нэг гишүүн ихэнхдээ хол тавих гэдэг учраас гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Ер нь төлөөлийн зарчим чинь өөрөө газар нутгийг төлөөлж байгаа шүү дээ. Их хурлын гишүүд бол өнөөдөр аль нэг газар нутгийн хэмжээг төлөөлдөг. Их хурлын гишүүн бол сонгогчдыг төлөөлдөг тийм ээ. Тэгэхээр сонгогчдын тоо үзүүлэлт бол нэг номерын одоо төлөөлийн зарчим байх ёстой. Тэгээ өнөөдөр жишээ нь 15 мянган сонгогчид төлөөлж их хурлд суух, за 40 мянган сонгогчид төлөөж суух хоёр бол өдөр шинжлэх ялгаатай асуудал. Тэгэхээр энэ бол тэнцвэртэй бус ийм байдлыг бол цаашдаа бодох ёстой. Өнөөдөр техник одоо энэ сошиал тэгэл одоо энэ IT орчин хөгжсөн тийм ээ, захин орчин хөгжсөн ийм цаг үед бол газар зүүн одоо хол өөр юм бэрхшээл байхгүй. Тэгэхээр энд бол өнөөдөр зүгээр шалтгаан байхгүй. Яа учраас бид өнөөдөр одоо 76 гишүүн энэ одоо 3 сая гаруй одоо Монгол иргэдийн эрх ашигыг төлөөсөн энэ үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тэнцвэртэй тэгш тооны сонгогчдыг төлөөлөх ёстой. Тийм учраас яг адилханд байгаа шүү дээ. Ер нь одоо 15 мянгаас гарч ирсэн их хурлын гишүүн 40 мянгаас гарч ирсэн их хурлын гишүүн хоёр их хурл дээр эдэлж байгаа эрх үүрэг хариуцлага бүх юм яг адилхан байгаа учраас ийм одоо тэнцвэртэй бус шудраг ус ийм одоо хуваарлт байж болохгүй л гэж бид харж байна. За өөр асуулт байна уу? Өнөөдөр бол үндсэн хуулинд аймаг нийслэл гэдээ орцсон байгаа шүү дээ. Сум дүүрэг гэдэг тийм ээ. Баг хороо гэдэг ингээд одоо тэр тухайн засагааны нэгжиж ирсэн хуулийн заалт бол одоо өг үсгээр ороод үндсэн хуулийн дээр хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн энэ заалт өөрчлөгдөөгүй байхад бол одоо юу гэдэг органик хууль бий сонгуулийн хуулинд ямар нэгэн өөр одоо татгсан агуулсан заалт бол орно өөрөө хориотой. Тэгэхээр орон нутгийн сонгуулийн хуульд бол жишээ нь нийслэлийг тусгай статустай ч гэдэг юм ямар нэгэн өөр байдлаар оруулж болохгүй. Ягаад ер нь үндсэн хууль дээр бид нар сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Арс намын зүгээс энэ засагааны нэгжийн хувьд бол өөрчлөлт оруулах зүйтэй юм аа. Ялангуяа одоо нийслэлийн эрх зүйн байдлыг өөрчлөе. За одоо өнөөдөр статусын хувьд бол 300 мянган хүнтэй дүүрэг, 3 мянган хүнтэй сум хоёр нэг төвшөнд байна. Энийг өөрчилё гэдэг ийм саналыг тавьсан. Тэгээ харамсалтай эрх хэрэгчдийн асуудлыг авч үзээгүй шүү дээ. Тэг чи одоо орон нутгийн сонгуулийн хууль дээр одоо ийм зарчим барих гэж байгаа бол энэ бол хууль бус зарчмаа л гэж ингэж хэлэх гээд. За өөр асуулт байхгүй юу тийм ээ? За та бүхнийг урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа.